Хүүхдийн тоглоомын талбайг шөнийн 1 цагийн үед төмөр хашаагаар тойруулан тусгаарсныг оршин суугчид буулгажээ. Нийт эзэмшлийн 4070 м квадрат талбайг газар доорх автомашины зогсоол болох бүтээн байгуулалтын ажлыг иргэд эсэргүүцэж байгаа нь тэдний саналыг сонсоогүйтэй холбоотой юм а. Сонгон Айрхан дүүргийн 15 дугаар хорооны 19 болон 20 дугаар байранд нийт 792 айл оршин суудаг. 6000 орчим иргэнтэй тус хорооны хүүхэд төгшөд нарлаж суудаг нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрлгүйгээр халдаж байна гэж иргэд үзлээ. Хүүхдийн тоглоом талбайн ногоон байгууламжийг сүйтгэхэд одоо газар доор гараж хийгээд оршин суугчид нь зарна эсвэл одоо нэг удаа тавихад 5000 төгрөг чөлтөм ингээд ашиг орлогынтой явж байгаа хүмүүсийг бол одоо илтгэмжгүй байсан дээр л дээ оршин суугчид маш их дургуутж байгаа. Одоо бид нэр хоттой хоньтой болоод хонио алдчихна гэж энийг манах юмсан. Энд байгаа нэг жоохон настунгууд одоо хүүхдүүд ингээд наралдаг энэ жоохон талбайг яаж ичихгүй энийг аавна гэдэг байна. Энэ Батүлийн захирамж гарлаа л гэдэг. Батүл ер нь болсон бодоогүй юм да дандаа захирамж гаргаж гарын үсгээ зурж энийг хаана авах гэж байгаа юм бэ? Хэнд өгөх гэж байгаа юм? Ямар хүм юу хийх гэж байгаа ингээд энийг өөрөө нүдээр үздэггүй заа юу. 6 туслагтай гэж байгаа юм. 6 туслагаараа гар хөл болгочоод тэгэл нөгөөхөө хойлуулаад ингээд ард түмний нэг жоохон талбай дээрэмдээ ичдэггүй мө ер нь. Ийм одоо хуулга гууц маягийн одоо тарааж явж байгаа байхгүй. Бүтээн байгуулалтыг чин сэтгэлээсээ дэмжиж хамтран ажилласан иргэдийг шалгаруулж үн төлбөргүй зогсоол олгоно гэдэг чинь энэ дундаас нэг хэдэн хүмүүсийг шалгаруулах нь шүү дээ тий. Тэгээд дэмжүүлээд ингээ явахаар одоо үнгүй гараж өгнө гэдэг. Энэ бол нөгөө утгаараа бол одоо бас давхар нөгөө юу гэдэг лээ. Авилгалын одоо нэг хэлбэр явах чинь гэсэн л ийм санаа явж байгаа. Тэгэхээр энэ маань яагаад гэвэл оршин суугчдаас дэмжигдэхгүй байгаа юм. Дэмжигдэжсэн бол ингэж бид нар явах шаардлагагүй үстэй. Хүүхдийн тоглоомын талбайд 123 машиныг газар доорх зогсоол байгуулж оршин суугчид болон авч зогсоол авах хүсэлтэй иргэдэд 18-аас 20 сая төгрөгөөр худалдаалахаар төлөвлөсөн нь мөнгөний төлөө өгдөж байгаа ёс зүйн үйлдэл гэж оршин суугчид хэлж байлаа. Тэгээ одоо би чинь одоо 20 жил байгуулсан ногоон байгууламж байна. Догшилтын хүүхдийн тоглодог талбай байна. Энэ дээр ингээ захирамж гаргачихад тэгээ одоо барьж байгаа компани ч буруу алга, иргэдийн ч буруу алга, захирамж гаргасан хүмүүсийн л буруу байна шүү дээ. Ер нь онож явах үе Оросууд анх барихтаа энэ чинь бүх хүн нарга харах энэ орон сууцыг одоо хичнээн кубометр дулаан байх хэвээр энийг тооцоолж ээжил уг нь одоо энэ барилгыг барьсан байх ч гэж. Тэгээд энийг ерөөсөө хэрэгсэхгүй. Тэгэл дор нь гүүл барилгын зөвшөөрөл өгч яадаг. Гүүл одоо энэ газар даавар гараашийн зөвшөөрөл өгч яадаг бас иргэд зөвшөөрөхгүй байна уу? Муусан хөгжүүл өндөр настангууд л зөвшөөрөхгүй байгаа болохоос залуучууд нь зөвшөөрж байгаа гэж худлаа ярьж байна. Тийм биш ээ. Энд бол хичнээн жил амьдрасан энэ газрыг бол тэгэж ухуулж барьж тийм гарааш маань болохгүй л гэж би тийм саналаа би хэлж байна. 19 болон 20 дугаар байрны дунд орших нийтийн эзэмшлийн талбайн тогтчлт ногоон байгууламжийн ажилд боломжийн хэмжээнд хийгдсэн Улаанбаатарт цөөхөн үлдсэн газар гэж оршин суугчид үзэж байгаамаа.